Сайн байцгаана уу? Өнөөдөр Филиппой 2 дугаар бүлэг 12 дугаар хэсгээс эхэлж уншицгаая. Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба жичирлэр гүйцээ. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэг, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан өөрөө юм. Бүхнийг гомдол маргаан үгүүгээр хийцгээе. 12-оос 14 хүртэл уншлаа. Түрүүгийн 7 хоногийн номлолд Иеремиягийн тухай ярьж байгаад Есекел бүлэг дээр гардаг хойлон хольжээрэн алдаа хийсэн байлээ. Тийм учраас энэ үгийг номлыг сонссон бүх хүмүүст үлдсэн ойлгож авахыг хүсэж байна. Иеремия хүүхэд байхдаа Бурхны дуудлагаар иш үзүүлэгчийн ажлыг хийж байсан. 40 жил энэ ажлыг хийсэн. Иш үзүүлгийн ажлыг 40 жил Иеремия хийсэн. Тэр үед Иеремияг хүүхэд байсан гэж тэмдэглэгдсэн боловч яг хэдэн настай гэдэг нь тодорхой байгаагүй. Гэхдээ Есекел 1:1 дээр Есекел бол дахил өргөж байсан. Гэхдээ 30 настайдаа Бурхан дуудаж түүнийг иш үзүүлэгчээр мөн сонгосон. Ингэж Бурхан өөрийнхөө хүслээр тэднийг иш үзүүлгийн ажилд ажиллуулсан. Энэ тухай ярьсныхаа дараа, номлол дуусны дараа би алдаа хийсэн байна гэдгээ гэнт мэдсэн. Тэгээд энэ алдаа хийсэндээ уучлалт хүсэж байна. Өнөөдөр бидний уншсан Филиппой ном шинэ гэрээний Паул шоронд байхдаа нөхцөл байдлаараа бол Паул шоронд байх үеэсэн. Филиппой чуулганыхан буюу сүмийнхэнд загтал илгээсэн байдаг. Шоронд байх үедээ юу гэж хэлсэн байх вэ? Энэ загталда аврагдсан Кристиан биднэрт бид яаж амьдрах ёстой вэ? Бурхны хүсэл нь нэгдүгээрт бүх хүмүүсийг нүглээс аврагдахыг хүсэж байсан хүсэл бол эхний хүсэл. Нүглээс Есүс Христээр дамжуулан бүгдэд түүний залмай дээрх цовдлогдсон түүний цусаар бүх хүмүүс нүглээс уучлагдаж байгаа нь Бурхны эхний хүсэл байсан. Мөн Бурхан дахин нэг хүсэл байсан. Библийг дахин хэдүүлээ эргүүлцгээе. 1-р Тесалоник энэ бүлгийн ард байгаа 1-р Тесалоник 4:3 дээр Бурхны хүсэл нь та нарын ариусл бөгөөд тэр нь юу вэ гэвэл та нар садар саманыг цээрлэж хүмүүр ариусл хийгээд хүндэтгэл доор өөрийн биеийг хэрхэн хянахаа мэдэж Бурхныг мэддэггүй харийнхан мэд тачаангүй хүсэлд эс байх нь юм аа.
Мөн хэн ч үнийг зөрчиж энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урд нь хэлж чухалчлан анхааруулж байсанчлан энэ бүхний төлөө өшөө авагч нь эзэн юм. Учир нь Бурхан бидний цэвэр бусын тулд бус харин ариусалд дуудсан билээ. Энэ нь аврагдсан христчин хүмүүсүүдээс хүсэж байгаа хүсэл юм. Бурханы хүсэл нь ариун байхыг хүсэж байдаг. Нүглээс аврагдсны дараа христчин бид яаж амьдрах ёстой вэ? Тав 6 дээр хэлснээр гадныхан шиг буюу аврагдаагүй хүмүүс шиг ийм үйлдэлхийн амьдрч болохгүй гэж хэлсэн. Тэгвэл яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ хуваалцгаая. Тийм учраас бид нар Филиппой намыг уншицгаасан. Тэгээд Филиппой 2:12 дээр иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ. Паул шоронд байхдаа Филиппой чуулганыханд бичсэн загтал. Би та нартай хамт байхдаа та нарт энэ үгийг Бурхны үгийг дамжуулахдаа тэр яг үед байсан зүрх сэтгэл одоо би та нартай хамт байхгүй. Би шоронд байгаа боловч тэр үед би та нартай хамт байхдаа ямар байсан, хамт юу хийсэн яг тийм зүрх сэтгэлээр та нар ч гэсэндээ хийгээсэй гэж хүсэж байна гэж бичсэн. Энийг сайн задлж унших ойлгохгүй бол бас эргэлзээтэй. Тэнд ихний хэсгээр хэлснээр үргэлж дуулууртай бай гэсэн. Тэг аврагдсан байхад мөн авралын тухай дахин авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэд хэлсэн учраас дахиж аврагдчихад байхад юун аврал дахиж ярьж байгаа байлаа, юун дуулууртай байх вүлээ гэж хэлсэн. Тэгтээ энд хэлсэн чи өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэсэн энэ үг нь түрүүний 1-р Тесалониктаар гарч байгаа үг шиг гадныхан шиг аврагдахынхаа өмнөх ямар хүн байсан яг тэр байдалтайгаараа бүү амьдраа. Та нар дахин төрсөн учраас та нарын авсан аврал бол лиг бусдад дамжуул өөр хүмүүст ч гэсэн мэдэгд. Энэ сайн мэдээг бусдад зарлал гэсэн дахин аврагдах тухай үг биш юм байгаа. Тийм учраас хэдүүлээ Библийг дахин харцгаая. Ефес 6 5 дахь хэсгээс эхэлж уншицгаая. Боолода Христэд ханддаг шигэ та нарын махбодын дагах эцэдтэйч эмээхүй ба чичирлэр чин сэтгэлээсээ дуулууртай бай. Хүнд нийцүүлэгч шиг нүдэн дээр үйлчлэлгүй харин та нар Христийн боолууд ёсоор Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ уйлд. Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ уйлд. Христийн боол мэд. Бүх зүрх сэтгэлээрээ Бурхны хүслийг уйлд. 7 дугаар хэсэг хүмүүст бус харин эзэнд хэмээн сайн хүслээр үйлчлэл.
бид энэ сайн мэдээг бид тарахдаа бусдад энэ сайн мэдээг сонсгохдоо мэдүүлэхдээ Бурхны хүслийг дамжуулахдаа ямар зүрх сэтгэлээр вэ? Бүх христийн боол мэд хүмүүс зориулж биш Бурхны хүслийг зүрх сэтгэлээс. Тэгэхээр Бурхны өмнө гэсэн зүрх сэтгэлээрээ тэр хүмүүст ч гэсэн яг тэр зүрх сэтгэлийг дамжуулах хэрэгтэй. Тэгэхгүй тэр хүнийг шүүж, тэр хүнийг үл ойшоож дорд үдсэн зүрх сэтгэлтэйгээр Бурхны хүслийг биелүүлэх боломжгүй. Харилцагчийн зүрх сэтгэлийг нээх хэрэгтэй байхад харин тэр харьцаа нь тэдний зүрх сэтгэлийг хаах боломжийг өгдөг. Яаж боол эзнийгээ дорд үзэх вэ? Яаж боол эзнийгээ шүүх вэ? Гэхдээ энэ Бурхны энэ үннийг дамжуулахдаа нэг хүн бүр тус бүрт нь Бурхны хүслийг дамжуулахдаа боол мэд нэг талаар хэлэхэд Бурхны ажлыг Бурхны өмнө хийж байгаа юм шиг зүрх сэтгэлээр хий гэсэн. Тэгэхээр Бурхны биш өөрийн зүрх сэтгэлээр хийх юм бол тэр хүнээ шүүж үл ойшоож харцдаг. Тэгэхээр харилцагч нь тэр Бурхны хүсэл дамжих боломжгүй. Ягдгүйл тэнд зүрх сэтгэлүүд хаалттай болдог учраас Бурхны хүсэл тэр Бурхан бидэнд өгсөн зөвшөөрсөн тэр зүрх сэтгэл дамжигдах боломжгүй. Тийм учраас бид энэ зүйлсэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдэж авах хэрэгтэй. Зүгээр л өөрийнхөө хүсэл сонирхлоор эсвэл өөрөө Байблыг мэддэг гэсэн бодлоор үгүй бол би аврагдсан гэсэн зүрх сэтгэлтэйгээр нөгөө хүндээ мэдэхгүй байгааг нь мэдүүлэх гэж байгаа юм шиг үл ойшоосон байдалтай харьцах юм бол ариун сүнсийг бид нар залхаадаг. Тэгээ энэ бүгдийг бид нар мэдэж аваад дахин Филиппой 2 дугаар бүлэг рүүгээ эргэж очицгоё. Яагаад 12 дугаар хэсэгдэр яагаад айдас ба чичирлэр гүйцээ гэсэн бэ? Энэ нь би гэдэг хүн хийх биш, Бурхан би гэдэг хүнээр дамжуулан Бурхан өөрийнхөө ажлыг хийхэд боломжтой болгож өгөө гэдгийг л бид нар мэдэж авах хэрэгтэй. Энэ тухай бид нар сайн мэдэж авч зүрх сэтгэлдээ тунгаах хэрэгтэй юм шүү. Энэ дотор энд хэлсэн байгаа. Чиний дотор гэж хэлсэн байгаа. Аврагдсан христчин бидэн дотор түүн ажиллаа хийгч та нарын дотор гэж хэлсэн учраас тэр ажил хийгч нь Бурхан өөрөө тэр Бурхан өөрөө бидний дотор байгаа гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр Бурхан бид нараар дамжуулж хийх юм. Тэгээд энд хэлсэн байгаа өөрийнхөө сайн тааллын төлөө. Энэ нь юу вэ гэхээр Бурхан өөрийнхөө тааллын төлөө бидэнд өгсөн тэр маш том хайр, ивэл, ёроолыг бусдад ч гэсэн адилхан дамжуулах хэрэгтэй байдаг. Тэр ажилд бид нарыг энэ цагт бид нар ашиглаж байгаа. Есүс 2000 жилийн өмнө өөрөө биеэрээ ирж хийж байсан яаж хийхийг өөрөө биеэрээ үзүүлсэн. Гэтэл одоо тэр Есүс биеэрээ байхгүй байгаа учраас түүний оронд ариун сүнс бидний дотор оршиж тэр хүн ажиллаа хийж байгаа. Нэг талаар юу гэх вэ гэхээр бид нар түүний багж юм байгаа. Машинаар ярих юм бол машин өөрөө
өөрөө одоо өөрийнхөө хүссэн зүгт явж чадахгүй. Хэн тэр машин дотор сууж хэн машиныг жолоодж байна. Тэр жолоочийн удирдлагаар тэр машин хөдлөх боломжтой. Тэр жолоочийн хаашаа явахыг хүсэж байна. Тэр зам руу тэр зүг рүү л тэр машин хөдлөх явах боломжтой. Тийм болохоор машин бол өөрөө тэр жолоочийн гарт буюу удирдлага дотор л хөдөлгөөнтэй байх боломжтой. Би явахыг хүсэхгүй байна. Би тэнд очихыг хүсэхгүй байна. Тэр зам донслохоотой. Тэр зам өгсүр зам гэж өөдөөс хариу хэлэх ямар ч боломжгүй машин. Тэгэхээр зөвхөн жолоочийн удирдлагадор тэр машин хөдлөх боломжтой. Тийм учраас өнөөдрийн унсан 13 дугаар хэсэг дээрх гарсан үг Бурхан өөрийнхөө сайн тааллын төлөө та нарын хүсэх та нар болон биднэр ажлын аль алинд нь та нарын дотор үлдэгч нь Бурхан өөр юм. Тэгэхээр өөрийнхөө хүслийг хийхийн тулд, ажиллахын тулд гэсэн. Энэ үгийг сайн ойлгоод хүлээж авах юм бол аврагдсан ба аврагдсны дараах Бурханы хүслийг биелүүлэх тэр ажилд бид нар хийх зүйл нэгч байдгүй. Бид нар ямар нэг талаар хэлэхэд бид нар хичээн зүтгэлтэйгээр дамжуулж тийм биш. Хэрвээ тэгж хийх юм бол бид эргэн хуйлд баригдана. Бид нар хуулиар дамжуулж бид нар аврагдаагүй шүү дээ. Бид нар ивэл буюу ерөөлөөр аврагдсан. Тэгэхээр Бурханы хийхийг хүсэж байгаа ажилд би өөрөө хичээн зүтгэж хийх юм бол хамаг зүтгэлээрээ энэ Бурханы ажлыг хийх юм бол болохгүй бөгөөд бид нар тийм ч боломжгүй. Бурхан зөвхөн бидний дотор оршиж Бурханы хүслийг Бурханы өөрт нь таалагдсан тааллын төлөө өөрөө ажил хийх чинь Бурхан өөрөө гэсэн. Энэ тухай бид нар сайн мэдэж ойлгож авах хэрэгтэй юм шүү. Энэ бол ойлгож авахд маш амарх юм. Аврагдсан үеэ сайн бодох хэрэгтэй. Бид нар аврагдахдаа юу хийсэн бэлээ гэдгээ сайн бод. Бид нар зөвхөн нүглэл үлдэж байсан шүү дээ. Бид нар Бурханы төлөө ямар нэгэн зүйлийг хийдэг гэдэг боловч тэр бүх зүйл нь Бурхантай сэргээлцэлдэх ажил байсан. Тэрийг олж мэдснийхээ дараа бид би гэдэг хүн болохгүй юм байна гэдгийг бид нар олж мэднэ. Йохан 5 дугаар бүлэг дээр 38 жил өвчтөе байсан хүний тухай гардаг. Тэр нь Иерусалимд Бетсайда гэдэг цөөрөм байдаг. Тэнд 5 сарвч байдаг бөгөөд тэр сарвчин дотор нь өвчтөе, сохор, доглон, хайтангар болон маш олон төрлийн өвчтөе хүмүүс хэвтэж хүлээдэг байсан. Юу хүлээдэг байсан бэ гэхээр тэр усыг буцалж хөдөлгөөнд орохыг хүлээдэг байсан. Хэрвээ тэр ус буцалж хөдөлгөөнд орох үед тэнгэрэлч ирж тэр хөдөлгөөн орсон үед нь хамгийн түрүүнд тэр усанд орсон хүн өвчнөөсөө эдгэрдэг гэсэн яриа байсан. Хэрв хоёрт орох юм бол тэр өвчнөөсөө эдгэрэхгүй. Хамгийн түрүүнд орсон хүн нь эдгэрэх боломжтой гэсэн яриа байсан. Энэ газар нь Бетсайда гэдэг цөөрөм. Тэнд 5 сарвч байдаг гэж би түрүүнд хэлсэн. Тэнд хүмүүсүүд нь усаа буцлахыг хүлээдэг байсан. Тэр 5 сарвч нь болохоор энэрл буюу ивэл илэрхийлдэг. Тэгтэл тэнд байгаа өвчтөе хүмүүс бүгд аль хэдийн ивэл энэрл дотор байгаа мөртөө тэдний усыг буцлахыг хүлээж тэр тэнгэр илж ирэхийг хүлээгээд ширтээ сууждаг байсан. Тэгэл яг тэр газар нь Есүс өөрөө ирсэн. Есүс эргэн тойрон бүгдийг харж байгаад энэ уул нь биш юм байгаа.
өөрсдөө хичээх хэрэгтэй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэд өөрсдөө хийх хэрэгтэй, хичээх хэрэгтэй гэдэг нь хуулинд аль хэдийн баригдсан байгааг хэлж байна. Би өөрөө хийх хэрэгтэй. Би ямар нэгэн байдлаар хамгийн түрүүнд гүйж орох хэрэгтэй. Хамгийн түрүүнд орохын тулд тасралтгүй шийдэх хэрэгтэй. Тэнгэр элч хизээ ирэхийг мэдэхгүй учраас хин нэгнээс урьдчилж орох хэрэгтэй. Хараагүй хүн тэгвэл яах вэ? Чих тавин сонсох хэрэгтэй. Тэгвэл доглон яах юм бэ? Доглон өөр цусны өвчтөн хүн яах вэ? Харах нүдтэй боловч ямар тач магадгүй өөртөө найдварыг өгөх байх. Энэ доглон хүн байна. Тэнд хараагүй хүн байна. Би цусны өвчтэй боловч цус гоождог боловч надад хөл байна. Би харж байна. Би хамгийн түрүүнд орох боломжтой гэж өөртөө найдвардаг. Би хамгийн түрүүнд гүөхэл болно. Доглон хүн бол доглооч болсон хурдан урдан явах хэрэгтэй учраас. Сохор хүн бол харахгүй учраас тэр чимээнд маш чиг тавин сонсох хэрэгтэй. Бүх хүмүүс өөртөө найдварыг тавьсан хүлээж байгаа. Гэтэл 38 жил хэвтэрт байсан өвчтөн ямар өвчтэй байсан юм бол? Ямар өвчтэй байсан тухайн тодорхой тэмдэглэгдээгүй. Ямар ч тач 38 жил өвчтэй байсан нэгэн хүн гэж тэмдэглэгдсэн байсан. Гэхдээ тэр хүн тэнд байхдаа хэвтэж байсан гэсэн. Гэтэл бусдыг ч гэсэндээ хэвтэж байсан гэж тэмдэглэгдсэн. Хэвтэж хүлээж. Гэтэл тэр хүний өвчин тодорхой тэмдэглэгдээгүй. Гэтэл Есүс тэр бүгд хэвтэж байгаа хүмүүсийн дундаас түүн дээр ирсэн. Та эдгэрхийг хүсэж байна уу гэж түүнээс асуув. Та эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуухад эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдгүй учраас намайг оцсоор байтал өөр нэгэн хүн надаас өмнө орчихдог. Тэгэхээр би өөрөө хичээгээд болдгоо гэсэн. Гэтэл хүн ингэж хийж үдсэн болов үгүй. Тэр хүний бодолд би өөрөө хийж чадахгүй гэдэг бодол байсан. Гэтэл тэр яагаад тэнд байсан бэ? Хин нэг өөрийг нь ивэхийг хүссэн. Хин нэгний инэрлийг, ивэлийг тэнд хин нэгний тусламж өөрийг нь тэр усанд хийж өгч эдгэрэх. Тэр инэрл ивэлдэл гордлогыг тавьж хүлээж исэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хүн хуулиар бол өөрөө хичээгээд бол би эдгэрэх боломжгүй. Гэтэл хэн нэг нь намайг надад тусалж ивэж байж тэр усанд орснороо би эдгэрнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхэл нэг талаараа ивэлийг хүртхийг хүсэж байна гэсэн үг. Гэтэл Есүс түн дээр ирээд та эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуусан. Гэтэл тэр хүн өөрөө тэгж хийснээрээ энэ үйлдэлийг мэдж байгаа биш. Өөрөө бодоход энэ үйлдэл нь боломжгүй учраас түнд тайлбарлан хэлсэн. Гэтэл Есүс түнд бос дэвсгэрээ аваад алах гэж альцсан түнд. Тэгээ энэ нь юу гэсэн бэ? Хуулиар бол бид нар зөвтөн болох ямар ч боломж байхгүй. Ивэл ерөөлөөр тэр ивэл ерөөлийг хэн авдгийг өөрөөсөө бууж өгсөн. Өөртөө юунд ч найдварыг тавьж чадхаа болсон. Одоо ингээд хэн нэг нь надад туслахгүй бол би яг энэ өвчнөр ингээл үхэх юм байна. Иннээс өөр зам байхгүй юм байна гэдэг нэг талаар өөрт нь ямар ч гордлого байхгүй. Найдвар байхгүй хүнд ивэл ирдэг. Тэр ивэл, тэр хайр, инрэл тийм найдвар унсан хүнд тэр бүх боломжийг авах боломжтой. Тэгээд энэ хүн тэр ивэлээр босож алхаж чаддаг болсон шиг ингэж өвчнөөсөө эдгэрж алхаж босож чаддаг шиг Марк бүлгийн 2 дугаар хэсэгдэр саа өвчтөнгийн тухай гардаг. Тэр саа өвчтэй хүн нэг 4 хүн дамнан Есүсийн өмнө авчирдаг тухай тэмдэглэгдсэн байдаг. Маш олон хүн байсан учраас
Тэр түүний байгаа гэрт орох боломжгүй байсан. Тэгээ ямар ч зай байгаагүй. Гэтэл энэ 4 хүн савчныг дамжуулж ирсэн 4 хүн тэр байгаа айлын дээврээр нь байшингийн дээврийг цоолоод тэр дээврээр тэр савчтай хүнийг яг Есүсийн өмнө тавьсан. Тэр гэр дотор байсан хүмүүс гайхсан баг. Хүмүүс тэр байдлыг хараад бухимдсан байх. Бусдын гэрийг боснуулж байгааг. Тэр мөн тэр гэрийн эзэн юу гэж бодох вэ? Яахаараа миний гэрийг ийм байдалтай болгодог байлаа гэхгүй гэлөө. Гэтэл хамгийн их баярлж байсан хүн бол Есүс. Есүс тэдний итгэлийг харж баярлан "Хүмүн нүгэл чинь уужлагцаан" гэж хэлсэн. Гэтэл тэнд маш олон хүмүүс түүнийг шүүж байсан. Гэтэл Есүс тэднээс асуусан. "Бос дэвсгэрээ аваад яв гэж хэлэх нь амархан уу? Айлс нүгэл чинь уужлагцаан гэж хэлэх нь амархан уу? Та нар юу гэж бодож байна? Та нар өвчнөөсөө эдгэрлээ бос аваад яв гэж хэлэх нь амархан уу? Нүгэл чинь уужлагцаан гэж хэлэх нь үү?" Хоёулаа л хэлэхэд амархан шүү дээ. Ягдвал энэ хүн чинь Есүс шүү дээ. Есүс гэж хэн бэ? Есүс бол махан биеийг өмсөн, махан биетэй болон ирсэн Бурхны үг юм. Тэгэхээр түүнд чадахгүй юм юу байх вэ? Ягдвал эхэнд үг байсан. Иохан 1-р бүлэг дээр хэлсэн мэдэг. Иохан 1:1 буюу тэгж хэлсэн үг байдаг. Эхлэл номон дээр болохоор Бурхан бүтээгч бүгдийг бүтээсэн тухай байдаг. Тэр бүтээгч нь Есүс өөрөө. Тэр хүн өөрөө үг болох Бурхан юм байна. Байблыг маш тодорхой мэдэхгүй болохоор тэгж байгаа болохоос биш. Бүгдийг мэдж байхад итгэхээс өөр аргагүй. Яагаад итгэж чадахгүй вэ? Мэдэхгүй байна. Би ойлгож иж хүлээж авна. Энэ бол боломжгүй зүйлс. Энэ үг бол Бурхан. Бурханы хэлсэн үгийг яг тэр хэлсэн чигээр нь хүлээж авахад энэ 38 жил өвчнөөсөө эдгэрдэг шиг босоод дэвсгэр аваад алах гэдэг үг нь өөр хэсгээс ч гэсэн олж харцгаах уу? Өөр Байбл дээр тэмдэглэгдсэн хэсгийг хэдүүлээ олж харцгаая. Марк 2 9. Саа өвчтөнд нүгэл чинь уужлагцаан гэж хэлэх эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхин тулд гээд тэрээр саа өвчтөнд "Би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь" гэсэнд тэрээр босож дэвсгэрээ даруухан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж байв. Ийм хязгаарч үтсэнгүйгээд Бурханыг алдаршуулв. Эднэр нүглээс уучлагдсан. Үгүй бол өвчнөөс эдгэрсэн. Энэ хоёулаа адилхан амархан. Энэ Есүст бол энд өвчнийг нь эдгээсэн шалтгаан нь Есүс 10 дээр хэлсэн байна. Хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гэж хэлсэн.
нүглээс уучлахын тулд тэр хүн ирсэн. Тийм учраас Исая 53 дээр тэр бидний сул дорой байдал, өвчин зовлонг минь үрсэн гэж хэлсэн. Тэгэхээр бидний зөвхөн нүглийг уучлаад дуусаагүй, өвчнийг ч гэсэн эдгээсэн. Энэ сая өвчтөн Есүс түүний нүглээс уучлсан гэж хэлсэн үг нь өвчин чинь ч гэсэн эдгэрсэн. Чи өвчнөөсөө салсаа гэж хэлсэн. Ойлгогдож байна уу? Тэгэхээр энэ бол зүгээр хүн иш үзүүлэгч гэж харах юм бол ойлгох боломжгүй. Тэр хүн бол үг болох бурхан, сүнс, бүгд үг болох бурхан. Тэр үг болох бурхан бидний дунд махан биеэр ирсэн. Иохан бүлгийн 1 дээр түүнгүүгээр бүтээгдсэн зүйл үгүй гэж хэлсэн байдаг. Тэр хүн бол өөрөө үг. Тийм учраас түрүүнд бид нар уншсан Иохан бүлгийн 5 дугаар хэсэг тэр 38 жилийн өвчтэй хүн зөвхөн тэр өвчнөөсөө эдгэрээд зогсоогүй хуулиар бол тэр хүн шийдвэрлэхээс өөр аргагүй байсан. Тэр хуулийг бол биелүүлэх чадваргүй байсан. Гэтэл тэр хүн тэр ивэлэр ерөөлөөр тэр хуулиас чөлөөлөгдсөн. Тэр нь Есүсийн тусламжаар Есүсээр дамжуулан тэр өвчнөөсөө эдгэрч тэр Адамаас эхлээд энэ ертөнцийн ирсэн бүх нүглээс тэр хүн ч гэсэн чөлөөлөгдсөн. 38 жил тэр өвчтэй хэвтгтээ тэр нүгэл дотор тэр зовж байсан. Тэр нүгэл дотроо тэр зовлон, бэрхшээл, бүх гашууд маш олон хүний чичлэлтэн донд өөрөө хийсэн ч янз бүрийн зүйлийг хүссэн ч хийж чадахгүй. Хэн нэгний тусламжаар зөвхөн хийхээс өөр аргагүй. Тийм нэгэнд Есүс ирсэн. Буцаад Филипп 2-оор орцгоё. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үлдэгч нь бурхан. Тэр бурхан бидний дотор бид нарыг дамжуулан өөрийнхөө хүсэл нь юу вэ? Шууд чиний авсан аврал, чамайг аврах аврал, чиний авсан аврал тэднэрт ч гэсэн, бусдад ч гэсэн дамжуул, бусдад ч гэсэн мэдүүл. Тэр ажлаа бурхан биднээр дамжуулан зөвхөн бидний дотор хэн байх вэ? Бурхан намайг би гэдэг хүнээр дамжуулан мөн та нараар дамжуулан бурхан өөрөө тэгж хийх болно гэдэг. Энэ нь бол тэрний хэлсэн, бурханы хэлсэн амлалт нь юм байна. Амен. Бид нар зөвхөн энийг яг энэ чигээр ингээд хүлээж авах л болох юм байна. Бурхан миний дотор ажиллаа хийж байгаа юм байна. Тэгвэл энэ нь ажлын тэр бурханы хүслийн ажилд намайг надаар дамжуулан бурхан өөрөө гарч ирэх юм байна. Илэрх юм байна. Би бол ямар ч боломжгүй. Гэтэл надаар дамжуулан бурхан ажиллахыг хүсэж байна. Тэгээд зөвхөн тэнд бид нар ашиглагдж байгаа нэг төрлийн багж. Гэтэл би бол эзэн нь бус. Би зөвхөн нэг төрлийн багж. Бурхан бидний эзэн. Эзэн хүссэн, юу хийхийг хүссэн, яаж ашиглахыг хүссэн тэргээрээ л хийдэг шүү дээ. Ямар нэгэн багж эзнийхээ өмнөөс юм хэлж чаддаггүй үстэй. Тийм учраас бид нар би гэдэг болон биднээр бурхан хүслээ хийж байгаа бол бид нар талархаж байна гэж тэр зүйлд талархалтай байх хэрэгтэй. Бурхан над шиг ийм хүнийг үсээ хийдэг юм байна. Яаков ч гэсэндээ юу гэж хэлдэг вүлээ?
өд хорхоо шавж мэд гэсэн мөртлөө ягвар дамжуул ажил хийдэг үстэй. Исая бүлэг дээр ч гэсэн бид нарыг өд шавж мэд гэсэн агуулдаа мэд гэж хэлсэн байдаг. Ёо бүлэг дээр бид нарыг агуулдаа мэд амьдралтай гэдэг. Тэр амтан бид юм байна. Гэтэл тийм биднийг Бурхан хайрладаг. Бид нар өд хорхоо шавжиг харахаар яадаг вүлээ? Эвгүй харагддаг үстэй. Харахад дургүй байдаг үстэй. Гэтэл тийм нэг нь бид нар. Гэтэ хэн харахад? Бурхан харахад. Хэдүүлээ олж харцгаах уу? Ёо бүлэг дээр бичсэн байгаа. Ёв 25. Дөрөв дээрээс эхэлж харъя. Тэгвэл хэрхэн Бурханы хувьд зөвд байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ? Харагтун. Хэрэв түүний мэлмэд сар гэрэлгүй одод цэвэр биш бол авгалтай мэд хүмүүн өд мэд хүний хүү ямар байх вэ гэв. Та нарыг харахад од бохор харагддгүү, цэвэр харагддгүү. Сарыг харахад та нар гэрэлтэй харагддгүү, гэрэлгүй. Энэ сар ямар муухай харагддаг юм бэ гэдэггүй үстэй. Гэтэл Бурханы нүдэнд болохоор сар гэрэлгүй, одод цэвэрхэн биш харагддаг. Авгалтай мэд хүмүүн өд мэд хүний хүү. Мөн ойрхон Ёв 21-р бүлгийг харъя. 21-ийн 26-р хэсгийг. Тэд хамтдаа шорон дотор хэвтэж тэднийг өд шавна. Исая 14 дээр хэлэхэд тэрэн дээр юу тэмдэглэгдсэн байдаг мэдгөө. Энэ өд хорхоо шавжиг ярьж байгаа болохоор мөн тэнд харцгаая. 11 Исая 14:11 чиний бүх жавхлан босоо ятх чиндөө үхэгсдийн орон доош болгогдов. Доор чинь өд хорхоонууд бүтээлэгч нь болно. Миний ор болохоор өд хүнжил чинь биднийг бүтээж байгаа. Хүнжил хорхоонууд гэж утсан. Өтөн ортой хорхон бүтээлэгтэй гэд төсөөлдөө. Энэ юу гэсэн үг вэ? Цэвэрхэн зүйл байна уу байхгүй юу? Бид нар ерөөсөө эднэртэй адилхан гэсэн үг. Гэтэл сатан биднийг хуурч цэвэрхэн мэд гэж биднийг хуурдаг. Цэвэрхэн гэж хэлдэг учраас бид нар ямар нэгэн байдлыг, ямар нэгэн зүйлсийг хичээнгүлэн хийж зөв болох гэж оролддог. Бид нар ивэлэл Бурханы өмнө зогсох ос өөр арга байхгүй. Өөрөө ямар нэгэн зүйлийг сайн хийснээрээ Бурханы өмнө очдгоо. Хууль бол үлсийг илэрхийлдэг. Тэр үлсээр бид нар хуулийг биелүүлэх ямар ч боломжгүй. Гэтэл Бурхан ивэлийг өгч. Гэтэл ивэл нь юуг илэрхийлдэг вэ гэхээр итгэлийг илэрхийлдэг. Ивэл нь итгэл. Итгэл
надаас гардаггүй. Хэн нэгэн надад туслах хэрэгтэй байдаг. Тэр нь Бурхан. Есүс Христээр дамжуулан бид нар тэр итгэлийг хүлээж авах хэрэгтэй. Тийм учраас би энэ 13 дугаар бүлгийг бүтэн 7 хоног надаас салахгүй их бодогдсон. Тэгээд дахин бодож тунгааж. Тийм учраас 12 дугаар хэсгийг ойлгох боломжтой болсон. Үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш гэж хэлсэн. Үргэлж дуулууртай байна. Энэ нь би ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй юм шиг. Хэрвээ энийг буруу ойлгох юм бол аврагчаад байхад би дахин аврагдах хэрэгтэй юм болов. Хэдэн удаа аврагдах хэрэгтэй юм бол гэж ойлгох болно. Манай эхнэрийн дөө сайн мэдээ сонссон. Тэгээд их чинь чи аврагдах хэрэгтэй шүү гэж хэлэхэд би 3 удаа аврагдсан шүү дээ. 3 удаа сайн мэдээ сонссон. Гэхдээ зүрх сэтгэлээрээ хүлээж авч чадаагүй 38 жилийн өвчтөй байсан хүн шиг тэр байдалд орч чадаагүй. Зөвхөн би өөрөө орч чадна. Хэрвээ Тэнгэр элчил ирэх юм бол би хамгийн түрүүнд орно. Би хамгийн түрүүнд орж энэ өвчнөөсөө эдгэрч сайхан амьдрах болно. Тийм учраас тэр өөртөө найдсан найдвар горилгыг тээж явдаг. Аврал ганцхан удаа л байдаг. Та нар дотор ч гэсэн би 3 удаа аврагдсан гэж байгаа бол одоохондоо аврагдаж чадаагүй байна гэсэн үг баг. Үнэхээр тодорхой баригдсан тохиолдолд аврал бол ганцхан л удаа бий. Би ганцхан удаа төрсөн 1955 оны 5 сарын 13-нд 12:30 төрж байсан. Дахин төрсөн өдөр буюу энэ бол миний махан биеэр төрсөн өдөр. Ганцхан төрсөн өдөр. Дахин төрсөн өдөр маань нүглээс аврагдсан өдөр маань 1987 оны 6 сарын 6. Энэ бол мартагдашгүй өдрүүд байдаг. Ямар ч аврал тодорхойгүй буюу нашаа чавшаа болох боломжгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр маш тодорхойгоор нүглээс тэр үхлээс тэр шийтгэлээс тэрний өмнө зогсож үзээгүй учраас мэдэхгүй байна гэсэн үг. Үгэнд хэлснээр та нарын дотор үлдэгч нь Бурхан өөрөө юм. Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэг. Тэгээд энэ та нар гэдэг үгийн оронд өөрийнхөө нэрийг хийгээд унш. Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэг ажиллахын аль алинд нь та нарын дотор үлдэгч нь Бурхан өөрөө юм. Тэгэхээр та нарын дотор ч гэсэн Бурхан яг үний адил ажиллана гэсэн үг. Тийм учраас бид нар нүглээс уучлагдахтаа Есүсийн цус загалмай дээр цовдлогдсон түүгээр бид нар ариун болсон гэж түүнд итгэснээр уучлагддаг шиг түүний амлалтанд итгэхэд би өөрөө бол юу ч хийж чадахгүй. Маш их дутууд болмог. Сул дорой. Гэтэл тийм намайг Бурхан ашиглана гэсэн. Бурхан өөрөө хийнэ гэсэн ажлаа. Авралыг авч байсан үе буюу яг тэр үедээ л адилхан гэсэн үг. За 14 дугаар хэсгийг уншъя. Эхлээд 1:6-г эхлээд Филиппой 1:6-г харцгаая. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн тэрээр үүнийгээ Есүс Христийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.
Петр сайн мэдээ тарааж байхдаа сайн үйл тэр сайн үйл хийж байгаа Есүсийг хэлж байгаа. Тэр сайн үлийг эхлүүлсэн нь энэ нь сайн мэдээг бас хэлж байгаа юм. Есүс яагаад ирсэн бэ? Есүс яагаад өөхөг болсон юм? Тэр түүний үхлээр юу хийгдсэн юм? Тэр үхэхдээ бүх зүйлийг биелүүлсэн. Бүгд бэлэгдлээ гэж хэлсэн. Бидний үүрэх байсан шийтгэлийг тэр хүн өрсөн. Та нарын сайн үлийг эхлүүлсэн тэрээр үнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Энэ нь та нар энэ олон хүнд хэлсэн үг. Энийг өөртөө хэлж байгаа өөрийнхөө нэрийг орлуулад унших юм бол зүрх сэтгэл чинь илүү ойрхон хүрэх болно. Та нар нэрсээ оруулаад уншаад үз. Та нар сайн үйлийг эхлүүлсэн тэрээр үнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би итгэж байна. Энэ би гэдэг үгний оронд нэрээ хийгээд уншаад үз. Ингэж бурхан хэлж байгаа юм байна. Би бол өөрөө юу ч хийж чадахгүй. Мосе шиг ярьж чаддаггүй. Гэтэл бурханы хүсэл нь Мосегоор дамжуулан ард түмнийг Египтээс гаргаж авах хүсэлтэй байсан. Тэгээд Канааны газар буюу амлсан газрынхаа газарлага удирдан заалахдаа Мосег ашиглан Мосегоор тэр ажлыг хийлгүүлсэн. Гэхдээ тэр ажлыг Мосе хийгээгүй, бурхан хийсэн. Биднэрт ч гэсэн бурхан тэгж ажиллана. Тийм учраас би ямар нэгэн байдлаар сайн мэдээг тараах хэрэгтэй. Тэр сайн мэдээг тарахад болохгүй байна. Тэгэх ямар ч шаардлагагүй. Тэр үг тэгж хэлж байгаа учраас тэр үг намайг сольж үг миний дотроос ажиллаа хийх болно. Би бол ус үзмийн мод. Та нар бол мөчөр. Надаас салахад та нарт жимс ургах боломжгүй. Ус үзмийн модны мөчөр модондоо наалттай байдаг үстэй, холбоотой байдаг үстэй. Тэгэхээр ус үзм хаанаас ургах вэ? Тэр мөчрөөс. Тэр мөчр өөрөө хичээн зүтгэжиж тэр ус үзмийг ургалдаггүй байдтэй. Зөвхөн тэр модондоо наалттай байхад, тэр модтойгоо холбоотой байхад ус үзм ургах болно. Хэн тэгж ургуулах вэ? Бурхан. Биднээс тийм ажиллаа өөрийнхөө хүслийн ажлыг хийх болно. Тэгэхээр энэ жил дотор энэ бол бид нар хэлж мэдэхгүй. Есүс ирэхгүйгэх баталгаа байхгүй. Үгүй бол ойрхон ирэх гэж байна гэдэг баталгаа байхгүй. Гэхдээ маш эргэлзээтэй. Бурханы хүсэл бол энэ. Би аврагдсан боловч амьдарч байх энэ хугацаанд дотроо энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Есүсийн зүрх сэтгэлээр амьдрах нь биднэрт зөв юм байна. Тийм учраас Филиппо 2 дугаар буцаж оръё. 14. Бүхнийг гомдол маргаан өгөөгээр хийцгээ. Бурхан би гэдэг хүнээр хүслээ өөрийнхөө хүслийг биднээр дамжуулан хийж байхад би тэр бурханы хүсэл тэр ажилд зөвхөн ашиглагдаж байхад би гомдлох юм уу? Гомдлж болохгүй гэсэн. Та нар гомдолдог үе бий юу? Гомдолдог шүү дээ.
1:27-оос эхэлж уншицгаая. Христийн сайн мэдээнд зохистой амьдр. Христийн сайн мэдээнд зохистой амьдр. Тэгвэл би ирээд та нарыг харлаж эсвэл байхгүй байлаж та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж нэг сүнс дотор бат зогсцоож мөн эсэргүүцчний юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсно. Энэ нь тэдэнд сүрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм. Сайн мэдээнд зохистой амьдр. Энд тэмдэг, хоёр тэмдэг гардаг. Тэдэнд сүрлийн тэмдэг. Энэ тэмдэг ямар нэгэн үннийг баталгаажуулсан тэмдгийг хэлж байгаа юм. Нотлохоо болж чадах баталгааг хэлж байгаа энэ тэмдэг. Энэ нь юу байх вэ? Есүс Христийг хэлж байгаа юм. Есүс Христийн тэмдгийг хэлж байгаа. Гэтэл тэд нар хүлээж авдаггүй. Гэхдээ та нарт бол авралын тэмдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр та нар хүлээж авсан гэсэн үг. Тэгэхээр тэр тэмдгээр дамжуул Есүс миний нүглийг бүгдийг үчилсэн. Юу вэ гэхээр энийг л бид нар хүлээж авсан гэсэн үг. Тэгээд энэ нь Бурханаас ирдэг гэсэн. Биднэрт биш. Биднэрт байгаа нь биш. Энэ нь Бурханаас ирдэг. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус түүний төлөө бас зовхон та нарт сойрхогджээ. Бид нар сайн мэдээ тарааж байхдаа зовлон бас дагдаг. Тэр үед бид нар гомдолдог. Тооллого номдорч гарсан байдаг. Энэ тухай тэмдэглэгдсэн байдаг. Тийм учраас битгий гомдол гэсэн. Тэр зовлон дунд байхдаа тэр одоо жичлүүлж байхдаа гадныхан гэж хэлүүлж байхдаа дорд үзүүлж байхдаа ерөөсөө тэд нартай л таарахгүй бол бид нар гадныхан болдог. Тэгээд тэр гадныхан гэж юу гэдэг вэ? Юу гэсэн үг вэ гэдгээ л мэддэггүй. Эхлэл ба төгсгөл нь өөр гэсэн зүйл нь таардгүй зүйлийг л гадных гэдэг. Библийн үгтэй таараагүй бол үгтэй л таараагүй бол тэр гадных гэдэг. Гэтэл зарим хүмүүс Библийг 50 удаа уншсан гэж ярьдаг. 50 удаа уншлаа гэ яах вэ? Мэдлэгийн хэмжээнд унших юу ямар ч хэрэггүй. Зөвхөн зүрх сэтгэлдээ хүлээж авч бүгдийг Бурхны зүрх сэтгэлийг хүлээж авах хэрэгтэй байдаг. Дахин төрөөгүй л бол энийг 1000 уншаад ч ойлгохдохгүй. Энэ нь ийм утгатай юм байна, ийм юм байна, ийм юм болж байгаа юм байна гэдгийг л бол олж мэднэ. Гэхдээ сүнсэн биений нууцыг олж авч чадахгүй. Тийм учраас гомдол, маргааныг мэднэ шүү дээ. Маргаан ер нь ямар үед илэрдэг юм бэ? Өөрийгөө зөв гэж бодсон үед. Биеэрч зодолдог, хэл амаарч хэрэлддэг тэр үйлдэл бол маргаан. Энийг юу гэж хэлсэн байсан бэ? Бүү хий гэсэн. Ийм зүйлгүйгээр хий гэсэн. Тэгтэл яагаад ийм үйлс хийгддэг вэ? Би гэдэг хүн өөрөө хийсэн учраас 13-ыг дугаар хэсгийг санах хэрэгтэй. Бурхан хийх юм. Надаар дамжуулан Бурхан хийх ёстой юм. Энэ ажлуудыг хийж байхад янз бүрийн бэрхшээл асуудлууд ирнэ. Гэтэл тэр асуудал бэрхшээлүүдийг би шийдэх гэж оролдох хэрэггүй юм байна. Тэрэнд
тэр ажилд бухимдаад, гомдлоод, маргаад өөрийгөө зөв гэх ямар шаардлагагүй юм байна. Тийм учраас Бурхан энэ зүйлсүүдийг 12, 13, 14 энэ гурван хэсэг дээр маш тодорхой мэдэж аваад итгэх юм бол Бурхан гарцаагүй биднээс нөлөөлөхгүйгээр бидний сул дорой байдал хамааралгүйгээр бид нар ямар байхны ямар ч хамааралгүйгээр Бурхан өөрийнхөө амлалтаар үгээр л хийх болно. Тэрэнд л бид нар итгэхийг хэрэгтэй юм байна. Энд итгэхийг итгэхээсэй гэж хүсэж байна. Тийм болохоор энэ жил Бурхан биднээр дамжуулан ингэж ажиллаа хийх юм байна гэсэн зүрх сэтгэлээр Бурханы тэр ажлыг хийх боломжтой багж болгон ашиглагдаж байгаа талархалтайгаар хүлээж авахыг хүсэж байна. Баярлалаа. За залбирая. Ариун эзэн эцэг минь тань талархаж байна. Өнөөдрийн үнсэн Филиппои үг дээр гардаг шиг Бурхан та амлалтаараа ажиллаа хийж бид нэр сатанд хууртагдж байгаа. Би хийх ёстой. Би зөв хийсэн. Өөрийгөө зөв гэсэн гомдол тэр гомдол болон тэр маргаан Бурханы хүсэлд саад болж байгааг бид нар Бурханы өмнө илчилж байна. Бурхан таны үг бидний амьдрал дотор ажиллаа хийгээч гэж хүсэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.